Сайн байцгаана уу хүнд үзэгчтэй. Өнөөдөр бид дефакто таймаа эхэлж байна. Монголын 7 хоногийн тайм 26 оны 8 дугаар сарын 7-оос 14-ний хооронд 7 хоногт Монголд болсон одоо миний бодлоор 3 чухал үйл явдалд одоо явдлын тухай тайм ярина, шалтгааныг ярина. За тэгэхээр энэ 7 хоногт онцолж байгаа 3 сэдэв болохоор нэгдүгээрт Монгол судлалын 13 дугаар олон улсын хурал Монголд боллоо. Хоёрт нь Монгол банк хүүгийн төвшингээ, бодлогын хүүгийн төвшингээ 12.5-д хүртэл 0.5% нэмлээ. Шатахуун нийт дутагдлын шалтгааны дараа л ямар шалтгаантай юм бэ гэж. За 3 дугаарт нь COP17 болоход 4 хоног үлдлээ. Монгол хариу хэлэх цаг ирлээ гэж. За ийм 3 сэдвийг онцлох гэж байна. За эхлээд 1-р сэдв рүү гаръя. За Монгол судлалын 13 дугаар олон улсын хурал уламжлал ба орчин үе гэсэн сэдвтэ 8 дугаар сарын 10-наас 13-ны хооронд боллоо. Ерөнхийлөгч хүрэлцэхийн ивэлд ор болж байгаа. Монгол судлал уламжлал ба орчин үе сэдвтэ энэ 13 дугаар Монгол судлалын 13 дугаар олон улсын хурал одоо Улаанбаатар хотод болж өнгөрлөө. За 30 гаруй орноос 600 орчим эрдэмтэд судлаачид оролцсон байна. Тэгээ энэ хурал дээр хил шинжил, түүх, археолог, угсаатан зүй, уран зохиол, соёл, нийгэм гэх мэтэр 20 гаруй чиглэлээр 500 гаруй илтгэл хилцүүлж явууллаа. За зөвхөн сонин тоо баримт дурдхад байна шүү дээ. Энэ ийм анхны энэ хурал нь ийм хурал байна шүү дээ. Анхны ийм хурал 1959 онд болсон. Улаанбаатар хотод зохион байгуулсан Монгол хэл уран зохиолын судлаачид цугларсан. За 15 орноос 40 хүн оролцож исэн. Түүнээс хойш нийт 12 удаа оролцсон. 60 гаруй орноос нийт 4000 орчим эрдэмтэд оролцсон. 20 гаруй салбарт 3000 орчим гаруй илтгэл тавьсан ийм арга хэмжээ юм л да. Тэгээд өнгөрсөн 67 жилийн хугацаанд Монгол судлал дэлхийн хэмжээний шинжих ухаан болсон гэж онцгой дүгнэж хэлсэн байлээ. За энэ олон улсын Монгол судлалын тэргүүн энэ байгууллага ингээд за олон улсын Монгол судлалын холбооны тэргүүн Юки Конагая гэж Япон судлаач эрдэмтэн байдаг. За энэ хүн бол одоо тэргүүн ерөнхийлөгч нь. За энэ хүн болохоор энэ хурлын давтамж 5 жил хуучин тутам байсныг одоо 3 жил энэ удаагаас болоод 3 жилд нэг болгосон. Тэгээ шинжилгээний хүрээнд болохоор энэ хурлыг зохион байгуулж байгаа онцгой ач холбогдолтой боллоо гэж уулзж байгаа хугацаа хурдан байна гэж. Ер нь энэ байгууллага болохоор ер нь өдөр тутмын ажлыг хариуцдаг хүн болохоор Заяабаатар, доктор Заяабаатар олон улсын Монгол судлаачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга. Энэ байгууллага болохоор өөрөө гишүүнчлэлтэй. Тэгээ энэ талаараас судалдаг хүмүүс гишүүн болдог. Тодорхой төлбөр гишүүнчлийн төлбөр төлдөг юм байна. За дэлхий дээр ийм томоохон хэлний эрдэм шинжилгээний ийм хурлууд холбоонууд байдаг юм байна. Жишээлбэл Кельт хэлний судлалын олон улсын хурал 4 жилд нэг болдог. Туркологийн гэж байгаа. Туркийн хэлний олон улсын конгресс 5 жил тутам болдог. Одоо бид ингээд 3 жилийн давтамжтай болсноор хурцж байна гэж үзэж байгаа юм байна. За ерөнхийлөгч хүрэлцэх болохоор хиймэл оюун ухаан, том өгөгдөл, дижитал архивыг Монгол судлалд нэвтрүүлж, ил тод нэвтрэх сантай болгохыг онцгойлон тэмдэглэж ирсэн. Тийм өрмөг санагдсан. Би энэ хуралд эхний хурал нээлтэндээ суусан. За мөн ер нь энэ болохоор өөрөө яагаад ийм чухал юм бэ гэвэл дэлхийн 30 гаруй оронд монгол хэлийг судалдаг юм байна. Түүний ер нь энэ соёлыг судалдаг 600 орчим эрдэмтэн байдаг. Тэд Улаанбаатар цугларна гэдэг бол үнэхээр Монгол улсын зөөлөн хүчний бодлогын одоо тод жишээ гэж харж байгаа. За монгол хэлний дижитал хөгжил мөн AI powered tools гэж ярддаг энэ хиймэл оюун ухаанд байгаа энэ хэрэгслүүдийг ашиглахад монгол хэл дээр байгаа агуулга нь хомс байдаг. Дэлхийн шинжих одоо ухааны одоо их олон хэллэгүүдийг өөрийнхөө хэлээр тавигдсан ийм энэ хиймэл оюун ухаан дээр өөрийн сан байдаг л да. Тэгээд
дэлхийн олон шилдэг тайлангууд бас монгол хэл дээр орчуулга нь байхгүй байгаа. Гэх мэтээр судлаач одоо хийх ажил зөндөө байгаа. Ийм асуудлыг бас хилцүүлэх ёстой. Ер нь бол Монгол улсын энэ түүх, соёл, эргээд ингээд олон зуун жилийн түүх Чингис хаангийн судлах нач холбогдолтой ч гэсэн миний бодлоор бол орчин үеийн Монголын бодит байдлыг судлах, ялангуяа Монгол улсад зэрэгцэн хийгдэж байгаа улс төр эдийн засгийн шилжилтийг олон талаас нь харах, дүгнэх гэх юм бол Монгол судлалын энэ агуулга нэлээд өргөжин гэж харж байгаа. Яагаад гэвэл нийгэм ер нь олон орн дэлхийн төвчөөд улсад энэ улс төр эдийн засгийн шилжилтэд давхар хийж байгаа. За амжилтанд тэрийн болгон хүрэхэд хэцүү цөөхөн орнууд манайх одоо бас хэдийгээр бид өөрсдөө тодороосоо шүмжилтэд ханддаг ч гэсэн ардчсан орн юм чинь. Ер нь бол энэ давхар шилжилт гэдэг бол тийм амархан биш. Хүн төрөлхтний түүхэнд бол тийм олон улсад зэрэг явагдаагүй. Учираас Монгол судлалд өнөөдрийн Монгол улсын асуудлуудыг, сорилтуудыг шийдэж байгаа хэлбэрүүдийг шийдэж чадахгүй байгааг яагаад гээд судлал бол бас их олон сонин агуулгын хувьд өргөжнө гэж харж байгаамаа. За ингээд өнөөдөр манай томын 2 дахь сэдв бол эдийн засгийн сэдв байна. За энд зөндөө ярих юм байгаа. Яагаад гэвэл энэ өнгөрсөн 7 хоногт Монгол банкны мөнгөний бодлогын хороо гэж байдаг. Тэр онцгой хурал хийсэн. Ээлж тусаар хуралдаад Монголын банкны бодлогын хүүгийн түвшинг 0.5 пунктээр нэмээд 12 байсныг 12.5% хүргэсэн. За тэгээд арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн бас 0.5%-аар нэмээд 14.5% хүргэсэн байна. Тэгээд энэ дээр бас товчхон тайлбар хийх хэрэгтэй байх. Бүх арилжааны банкн дээр байгаа энэ одоо хүний хийсэн бүх мөнгнүүд тэр одоо юуныхаа одоо түргэн одоо мөнгө бүх хийсэн мөнгнүүд хадгаламж байгаа янз бүрийн хэлбэрээр сугларсан мөнгөний 14.5% хэрэглэхгүй баттайгаар барьж яхахыг тэр заавал байлгах нөөц гэж ярьдаг. Яагаад гэвэл банкн дээр ямар нэг асуудал гарах юм бол тэндээсээ мөнгө төлөхөөр. За тэр бодлогын хүү бол их ноцтой. Яагаад гэвэл арилжааны банкуд зээлэнд өгөөгүй байгаа хадгаламжаас авсан мөнгүүдээ жилийн 12.5% хүүтэйгээр байрлуулж болно гэсэн үг. Хэд хоног байрлуулах нь хамаагүй. Гэтэ тэр байрлуулсан хугацаагийн жилийн ийм хуваар тооцоод ингээд Монгол банк тэднэрт буцаж ийм хүүг төлнө гэсэн үг. За энэ болохоор инфляц, мөнгөний үн өсөөд энэ Монгол гэдэг одоо эдийн засаг гэдэг савн дотор байгаа энэ эргэлтийн мөнгнүүд нь их болоод ирэхээр тэрийг ийм маягаар банкуудын мөнгийг өөртөө татаад цаашаа зээл өгөх бусад үйл ажиллагаануудыг нэг хязгаарладаг ийм хүүг бодлогын хүү гэж хэлдэг. За дэлхийн бүх ихэнх орн одоо 2 ийм давхар хоёр шатны ийм банктай. Нэг нь арилжааны банк, дээд талд нь төв банк гэдэг яг ийм маягаар удирддаг. Манайх 1991 оноос хойш ийм болсон. Дэлхийн банк олон улсын валютын санд ирсээд ийм олон улсын ийм жайгаар орж ирсэн гэж. За саяхан та бүхэн 100,000 төгрөгт бол тор дүүрэн хүнс авдаг байсан. Одоо тийм биш болчлоо. За ингээд сүүлийн 6 жилийн энэ хүнсний үний өсөлтийг ингээд харж үзье л да. Яагаад энийг онцолж үзэж чинь ихтэй зэрэг жишээлбэл 21-с 25 оны хооронд Монгол банк бодлогын хүүгээ 6-аас 13 хүртэл өөрчилж ирсэн. 2022 онд 16.4 болгож ирсэн. Тийм учраас улсын дундаж инфляц 24 онд 5.5 болтлоо буурч ирсэн. За 25 оны 7 дугаар сард хүнсний инфляц 6.4 дээр харьцангуй тогтвортой байсан. Амжиргаанд тийм эрт дарамт нь харьцангуй бага байсан 6.4% инфляц хүнсний инфляцтай байсан учраас. Гэтэл энэ 7 дугаар сард энийг жилээр нь харьцуулдаг. Энэ оны 7 дугаар сарыг өнгөрсөн оны 7 дугаар харьцуулахад энэ саяын хүү тэр 6.4 байсан инфляц чинь 4 дахин өссөн. Өнөөдөр 25.5% хүрчээд байна. За ингээ юу болоод байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ гэдгийг ярих хэрэгтэй байна.
За ерөнхий инфляц гэж байдаг. Энэ хүнс бүгдээр ингэ ороод тодорхой юм улс орон болгон инфляц хэмждэг юм иргэдийн авдаг юм бүтээгдэхүүнээс бүрдсэн багц гэж байдаг, сакс гэж ярьдаг. За энэ Монгол улсад энэ одоо 7 сарын 1-ээр жилийн дотор энэ инфляцийн дүн 8 байснаа 13 болсон. Тэгвэл хүнс 4.4 байсан 25 болсон гэж сая ярьлаа. Бодлогын хүү 12 байсан жилийн өмнө одоо 12.5 болж нэмэгдэж байгаамаа. Буюу тийм хоцорч хийсэн мэдрэмж харагдж байгаа биз. Тэгэд нэг ийм сонирхолтой хууль гэж байдаг. Энглийн хууль гэж. Энэ Энгл гэж хүн 1857 онд Германы статистикч Эрнест Энгл гэж хүн өрхийн орлого өсөхийн хэрээр хоол хүнсэнд зарцуулах орлогын хувь нь буураад боловсрол, амралт, зугаалга, хуримтлал зэрэгэд бусад зүйлд зарцуулах нь өсөгддөг юм өсөж байгаа зүй тогтлыг энэ Бельгийн өрхүүдийн нийгэм эдийн засгийн бүлгүүдэд хувааж агаад хийсэн шинжилгээнд дээрээ тав баримтаагаар харуулсан. Тэрнээс нэг дүгнэлт нь болохоор ядуу өрхүүд орлогынхаа харьцангуй илүү хувийг хоолнд зарцуулдаг гэж. Яагаад гэвэл бусад юм хоолгүйгээр хүн амьдрахгүй учраас тэр ямар л мөнгө вэ тэрнийхээ тодорхой хэмжээгээр одоо бага орлоготой хүмүүсүүд ихэнх орлогоо шахуу хоолнд зарцуулдаг гэж. Яг ийм л бодол, ийм л байдалд орж ийн л да. За Төв банк бодлогын хүүгээ 12% барьж байсан ч хүнсний өсөлт ингээд өөрөө инхүү ингээд задарсан. Тэгээ энэ шок нь одоо зөвхөн мөнгөний эргэлтээс бус нийлүүлэлтийн сүлжээний доголдол геополитикийн нөхцөл болон импортын хамаарлаас үүдэлтэй гэдгийг харуулж байгаа юм. За ер нь бол энэ Монгол улсад нийлүүлэлтийн хямрал болж байгаа энэ утгаараа. За шатахуун хүнсний үнийн өсөлтөөс үүдсэн жилийн инфляц 26 оны 7 дугаар сард 13% хүрсэн. Шатахуун үнийн өсөлтөөс хамааралтай гэж. Тэм учраас Монгол банкны ерөнхийлөгч Наран цогт ингэж хэлж инлээ. Дотоод болон олон улсын эдийн засгийн хандлагын нэг дагнаа. Төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалнаа. Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад шаардлагатай бүх арга хэмжээг авах болно гэж мэдгдсэн саяхан. За энэ хүнсний инфляцийг огцом зарим оронд өсдөгөө. Монголд одоо 25 хүрлээ шүү дээ энэ жил. Жишээл Зимбабве гэдэг улсад 2022 онд хүнсний инфляц хоногт 285% хүрж исэн. За Турк 22-оос 23 онд 83% инфляцтай. Дунд анги нь баг алга болж исэн. Ядуурлынхаа шугамд очиж ойртож исэн. За Гана гэдэг улсад 23 онд хүнсний инфляц 59% хүрэж исэн. Иргэд гурил чихрийн үнийн хэлбэлзлийг өдрөөр тооцдог болж исэн. Тэгэхээр Монгол тийм шатанд дадаахандаа хүрээгүй гэхдээ чиглэл нь тийшээгээ байна. Тэгээ зогсоох цаг нь болохоор одоо яагаад энэ ингэж байгаа юм бэ гэдгийг бид үзэх ёстой. Одоо ингээд 2 жилийн дараа Монгол дахиад энэ инфляц өсөх нөгөө одоо миний дараагийн ярих гэж байгаа нөхцөл байдал үүсэх гэж байна. Энэ юу вэ гэхээр энэ онуудад сонгуулиас үүдэлтэй төсвийн тэлэлт гэж нэг айхтар юм болдог. Тэр бүхний л одоо өрөөгөөж ингээ 2-3 жилийн дараа хардаг байхгүй юу. За тэгээд энэ хоёр чиглэлд нэг зэрэг давхарсан бодлого яваад идэх. Нэг нь болохоор бодлогын зөрчил гэж ярьж байгаа. Үнийг за энийг дэлгэрэнгүй бас ярина. Тэгэхээр шатахууны дутагдал, үн нэмэгдэл, хүнсний инфляц, Монгол банкын хүүний нэмэгдэлт, зээлийн зардал нэмэгдэнэ, жижиг бизнес өрхийн төсөв шахагдана. Ийм дараалал явдаг. За тийм учраас энэ болохоор зүгээр шатахууны дутагдaltaын домино нөлөө гэж бас нэг талаас хийж болно. Энэ зүгээр дараалал зогсохоос гадна иргэд бүхний хоолны тавган дээр нь буух ийм ажил явагдаж байна. За тэгээд энэ Монголын энэ хүнсний инфляцийг ийм хурдан өсгөж байгаа шалтгаануудыг задлж үзье гэж. Энэ юу болоод байгаа юм бэ гэж. За нэгдүгээр энэ бол зудтай холбоотой. Бид тэрийн болгон бодгоо саяхан 70 сая малтай гэдээс одоо 54 сая малтай гэж ярьж байгаа шүү дээ. 23-24 онд зуд сүүлийн 10 жилд
байхгүй хүчтэй цуд болсон. 24 онд Монгол улс 9 сая 9.4 сая 24 онд 23 онд 4.9 сая гэд нийлээд 15 сая мал хорогцоо энэ 2 жилийн цутанд. Энэ бол тэгэд яригдчихсэн нийт малын бараг 4/1 орчим алга болсон. За энэ болохоор ингээд яваанда 2 жилийн өмнө болсон зууд 2 жилийн дараалан болсон зуудыг чинь одоо үр дүнд нийлүүлэх малынхын хэмжээ буурч байна гэсэн. Тэгээ нийлүүлэлт унахаар үн өсдөг. За нэгдүгээр шалтгаан. Тийм ч учраас 19 онд чивэл үхрийн мах 10,000 байсан килограмм нь сая 76 онд 26-ны 7 сар 40,000 боллоо шүү дээ. 4 дахин нэмэгдсэн. За гэхдээ энэ дотор нь бас нарийн шалтгаанууд байгаа. Тэр нь дараагийн шалтгаануудтай холбоотой. Хоёр дахь нь нөгөө шатхууны дутагдал. За энэ бол бүх төвшөнд, бүх салбарт, бүх орон нутаг даяар тээврийн зардлын цохилт болсон. Монгол банкны мөнгөний бодлогын газар ингэж ярьж ирсэн. Бордоо болон шатхууны нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл хүнсний болон эрчим хүчний үнийг цаашдаж нэмэгдүүлэх аюул байна гэж саяхан сануулсан байлээ. За тэгээд шатхуун үнэтэй болохоор малчнаас хотод мах зөөх зардал нэмэгдэнэ. Дэлгүүрийн үн нэмэгдэнэ. Энэ юм шууд холбоотой. За 3 дугаар шалтгаан бол хүнсний аюулгүй байдлын бүтцийн сул тал. Мөн импортын хамаарал. Монгол улс малын тоогоор нэг хүнд ногдох харьцаагаар дэлхийг тэргүүлдэг атлаа малчтын орлого нь нэмэгдэхгүй байна. Тээвэр, шатхуун, хадгалах, олон шатлалтай зуучлагчдын зардал чейнжүүдийн гэх мэтэр ингээд энэ бүхэн чинь үн өсөд идэг. Үр дүнд нь малчин хямд зарахыг боддог. Хурдан мөнгө олохын тулд хэрэглэгч үнэтэй авах малчны хувьд бол өгж байгаа үн нэмэгдээгүй мөртлөө хэрэглэгчдэр их үнэтэй тусаад байгаа. За энэ болохоор зах зээлийн дэд бүтцийн доголдол гэж харж байгаа. За дөрөвдүгээрт уур амьсгалын өөрчлөлт гэж болж байгаа. Гангийн давтамж. Сая тэр Монгол банкны ерөнхийлөгч наран цагт ган гачиг зэрэг байгаль орчны асуудал үнийн өсөлтийг нэг шалтгаан болж байна гэж хэлсэн. Баянлээ. Мөн богино хугацаанд интервенц хийхийг үр ашиг нь бага болч. Түүний оронд хөдөө аж ахуй, дэд бүтц, дунд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж онцлсон. Энэ бол бодиттой бас өнөө цаг үеийн шаардлага. За мөн усчуулалт, тэжээлийн нөөц, малчтын даатгал энэ бүхэн чинь бүгдээрээ л шийдэх арга дотор орж байгаа. Ерөнхийдөө бол энэ бүхнийг ингээд цогцоор нь шийдэх суур үндсэн тийм суур хүч нь болохоор зэрэг малчтын хоршил байгаамаа. Бид хоршоо гэд нэрлэдэг байгаа. Сая тэгээ хоршоо гэд нэрлсэн мөртлөө хувь хүнд нь мөнгө өгсөн сонгуулийн арга хэмжээ болчихлоо шүү дээ өнгөрсөн одоо сая ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр. Тэгэхээр энийг болохоор энэ хоршоо хамтдаа хариуцаад хамтдаа юмаа хийгээд хамтдаа тэр бэлчээр усаа зохицуулаад сэлгээд ингээд хадлан тэжээл аваад ингэснийхэн төлөө илүү мөнгө өгөх ёстой болохоос биш зөвхөн хувь хүнд нь өгчдөг тийм юм сонгуулийн одоо тийм кампани болчиход байгаамаа. За 5 дугаарт нөөцийн махны систем одоо ажиллахгүй байна. Ажиллах боломжгүй болсон. Яагаад гэвэл энийг Улаанбаатар хотод хүн амын ихэнх нь байгаа учраас Улаанбаатар хотод энэ нөөцийн махыг олон хүнд нь ингээд яг багасх үеэр нь нийлүүлнэ гэдэг бодол явж исэн бол тэгж хөдөөнөөс авж исэн бол одоо бүх улс орондоо аймагуудаар хүртэл энэ махны үн адилхан өсөж шүү дээ. Аймгийн төвүүдээр махны үн бас адилхан өсөд байна. За тэгээд 6 дахь том шалтгаан, гол шалтгаан бол засгийн газрын мөнгөний тараалт. За ингээд маусаар компьютерийн маусаар сонгуул гээл маус дарахаар бол эдийн засаг өвдөж эхэлдэг. Ийм мөнгө тараадаг уламжлалтай. Одоо хойтон тэрний хойтон юм болно. За засгийн газрын зарлага нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн 37% хүрсэн байна. Энэ бол манайх шиг хөгжилтэй оронд бол 30 орчим байх хэвээр. Тэгээд энэ 37%-ийн зарлагын те 3-ны 2 нь улсын аппарат болон нийгмийн халамжид зарцуулагдаж байгаа. Жижиг биш. Монгол улс орлогынхаа маш том хэсгийг ийм тараах бодлого явуулаад байгаа. Зүүн нь бол улсын төсөв бол
нэгдүгээр энэ төвийн төрийн аппаратны юм шинжижиг байх хэрэгтэй. Хоёрдугаар тийм ингээл толгой дараалан тараахын оронд яг хэрэгтэй хүнд нь тараах хэрэгтэй. Энийг бол улс төрч хамгийн их хайдаг. Ягаад гэвэл энэс чинь болоо сонгогдохгүй байх магадaltaй. Ер нь бол мэдээж ядарсан зүдэрсэн тэр хүмүүстэй туслах хэрэгтэй. Гэхдээ ажил хийх хүнийг нь ажил хийсэн бол өгөх хэрэгтэй. Ажил хийхгүй бол тэгээд ингээд ажил хийхгүй тийж болохгүй. Хүн болгон ажиллах хэрэгтэй. За мөн 24 оны 10 дугаар сард инфляц 24 оны 2 дугаар хагасаас нэмэгдээд 26 он хүртэл зорилтоосоо дээгүүр байх төлөвтэй гэж олон улсын валютын фонд биччихсэн. Яагаад шалтгаан хуримтлагдсан томоохон төсвийн өдөөлтийн хоцрогдсон нөлөө. Гэт одоо ингээд мөнгө төгрөг ингээд төсвөөсөө ингээд өгчхөр тараачаар тэр нөлөө 2 жилийн дараа гардаг. Одоо яг тэр нь болж байгаа. За тэгэл төсвийн өдөөлт болдог. Дараа нь эрчим хүч тарифын нэмэгдэл, тэгээд зээлийн хурдцтай өсөл. Зээл хурдан өсөж исэн. За тэр яагаад вэ гэдэг бас парадоксал нэ. За ер нь бол ингээд засгийн газар мөнгө тараасны дараалал нь аль ч улс оронд бол инфляцаар 1-2 жилийн дараа илэрдэгэ гэж энэ олон улсын түүх харуулж байгаа юм. За тавчхандаа болохоор бол Монголын хүнсний инфляц бол мөнгөний хит их хэрэлтээс биш нийлүүлэлтийн энэ олон дээд шалтгаануудаас болж байна. Монгол банкны хүүгийн хэрэгсэл нь дангаараа үнийг зогсоож чадахгүй. Энэний шийдэл нь хөдөө аж ахуйн бүтцийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж. За тэр сонгуулийн мөнгө тараалтын тухай хэдэн үг хэлэхээс аргагүй яагаад ийм юм болчих вэ гэж. 23-24 онд цалин болон хөрөнгийн зарлага огцом өссөн. Энэ төсвийн хэд өргөгдөх бодлого бий болгосон. Тэгээд парадоксал бодлогын хүүг бууруулсан. Тэрнтэй хамтраа зээлийн өсөлт хурдтай өссөн зээл. За ингээд зарим одоо юу болсон бэ гэдэг шагсаавал 23 онд сонгуульд бэлтгэж зарлага нэмэгдүүлсэн. 24 он сонгуулийн жил нэмэлт төсөв, цалин, тэтгэвэр нэмэгдэх, иргэний албан хаагчдын төрийн албан хаагчдын цалин тэтгэврийг дахин үнэлсэн. 25 онд нүүрсний экспортын орлого огцон буурсан. Тэм учраас энэ валютаар ачаал ирсэн. За 26 онд инфляц 13% болж байгаа. Инфляц хүнс нь 25 болчлоо шүү дээ. Ингээд Монголын тэр 33 их 80-ийн нийт төсвийн одоо 19 онтой харьцуулахад 33 их 80-ийн төсөв нь 19 онтойгоо харьцуулахад 3 дахин өссөн байна. Тэгээд ер нь нийт төсвийнхаа 70%-ийг цалин, тэтгэвэр, татаасын үүрэгт төр зарцуулж байгаамаа гэж. Тэгэхээр энд юу харагдж байгаа гэдэг зэрэг хоёр том бодлогын зөрчил Монгол улсад явагдаад байна. Нэг нь Монгол банк нэг талаасаа хүүгээ нэмээд инфляцийг дарахыг оролдоод байгаа. Нөгөө талаасаа засгийн газар нь нөгөө цалин, тэтгэвэр, халамжаа маш хүчтэй нэмээд байгаа. Эргэлтийг нь дэвэргээд байгаа. Тэгээд энэ хоёр ингээ хоорондоо зөрчдөг. Тэгээд Монгол банк нэг хаалгыг хаачаар засгийн газар өөрийн хаалгыг нээчээд байгаа. Энэ хоёр зөрчилдөөнөөс болоод л одоо энэ мөнгөний, энэ хүнсний, энэ үнийн огцом өсөлтүүд чи яваад байгаамаа гэж. Зүгээр жоохон судлаад ингээ харлаа л да ямар өөрчлөлт хийж их вэ гэж. Жишээ нь одоо ингээд 19 онд эмч багш нарын цалин 20 хүртэл хуваар нэмсэн. За нийт нэмэгдэлт нь нийлээд нийт 30% болсон гэж ярьж байгаа. 23 оны 7 дугаар сар төрийн албан хаагчдын цалин 40% нэмсэн. Сонгуулийн өмнөх жил. 24 оны 4 дугаар сард цалин одоо энэ багш эмнэлгийн ажилтны цалин аймагт 2.1 сая, сумдад 2.3 сая төгрөг болгож нэмсэн. Сонгуулийн жил. 26 онд багшийн цалин 50% нэмсэн. 742 мянган төгрөгөөр. За тэгээ нийт 2.8 сая төгрөг хүрэх арга хэмжээ авч байгаа 2026 оны 1-р сараас. 26 оны 8 дугаар сараас одоо эмчийн цалин нэмж байгаа. За дараа нь 11-р сард багш нарын цалин 26% нэмнэ. За 27 онд эмч нарын цалин 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж.
За ийм төлөвлөгөөнүүд явж байгаа нэмэлтийн энэ юу харуулж байгаа гэхдээ зэрэг энэ хүмүүст бол энэ нийтийн ажилчид их эмчнэр багш нар цалингийн нэмэгдэл өгж байгаа нь бол зөв. Гэхдээ ямар хурдаар хизээ өгөх вэ, яах вэ гэж зөвхөн сонгуулийнхаа болохоор шүү дээ. Тэгээ энэний чинь цаана яг ийм хэмжээний өсөлт болохоор ямар хэмжээний инфляц гэж юм бий болдгийг бэ гэдгийг энэ тухай бид нар зөндөө ярьсан. Тэгээ одоо та бүхэн ингэж харж болно. Тийм учраас бид нар энэ дээр бол Монгол банк засгийн газартай тэр таны хаалгыг хаагаад ахаар нэгээд байгаатай нилээд ажилламаар байна. Хараад бусаар засгийн газар ингэж мөнгө дөр хамаагүй нэмж болохгүй гэдгийг хурд юм та ер нь бол энэ дээр бол чанга зогсох хэрэгтэй гэж бодож байгаа. Монгол банкны шинэ ерөнхийлөгч энэ дээр нэг бодолтой хандах байхад найдаж байгаа. За манай өнөөдрийн онцолж байгаа 3 дахь сэдэв бол ахаад байгаль орчинтой дипломат харилцаатай холбоотой. Бид одоо ингээд ахаад энэ таймер COP17-гийн тухай ярьж байна. 4 хоног үлдчихлээ. Бид дэлхийн давцсан дээр Монгол улс гарах гэж байна гэж. За манайд одоо зориулсан стратеги нэг баримтчиг гарах юм байлээ. Хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр Step Action Agenda гэж Монгол улс боловсруулсан байна. Тэгээ тус хурал дээр боловсруулсан юм том арга хэмжээ орж бид нар ярьсан те 200 орны одоогор 7,000 орчим хүн ирж байгаа ихэнх нь ирж байгаа. Одоо үндсэндээ 90 төрөний арга хэмжээнд тэр өчтөр сэлэнгид жишээ малчтын олон улсын малчтын уулз болж инлээ. Нэг Кени малчин үг хэлж инлээ. За тэгээд шөөнийг сонирхос яг сая өнгөрсөн 7 хоногоос хойш би байгаль орчин уур амьсгалын сайд сандаг очиргойтой бас ярьсан. Манай нэвтрүүлгээр орсон та бүхэн вебсайт орж хараарай. Тэгсэн чинь Монгол улсын нутаг дэвсгэрийн цөлжилтийн тухай шинэ карт байдаг, map байдаг. Хүрээлэн академийн геохүрээлэнгийн геоэкологийн хүрээлэн гэж эдний хамт олон хийдэг юм байна лээ. Жил болгон хийдэг Монголд аяараа юм судалгааны төв мөвтэй. За тэгсэн чинь тэд нэр ахаад цөлжилтийнхаа мапыг картыг гаргасан чинь хуучин 79% байлаа гэж яриад байсан. Одоо 81% болчихжээ. Энэ юу гэсэн үг вэ гэхдээ зөв тухайн хөрсөн дээр нэг ураж байгаа амьдрч тэр ургамал хөрс цэцэг дээр ургамал тэрний чинь өөрсдийнх нь тархалтаар нь ярьдаг юм байлээ. Тэр хөрс нь аль зэрэг амьд байна вэ гэдгийг ярьдаг болохоос тэрийн болгон илс ортсон үгүй юу гэдэг нь ч бас биш юм байл. Илс хэдийгээр яг үний нүдэнд харагдах цөлжилтийн хэлбэрч гэсэн. За ингээд Монгол улс чинь газар нутгийнх нь 81% нь газрын доройтолд өртсөн байна. Тэгэхээр энэ орон дэлхийн газрын менежментийн шийдлийг яаж зохион байгуулахад оролцох вэ? Тэгэхээр энэ нөгөө гимцэн хүн өөрөө эмч болно гэсэн үгч бас биш л дээ. Гэхдээ тэр шарахыг дотроос нь мэддэг хүн шийдлийг хамгийн сайн санал болгодгоо гэдэг энэ логикоор л явж ингэж харж байгаа. Тэгээд одоо Монгол улсад энэ болно одоо бид туршлагаа ярина да. Дараагийн COP арга хэмжээг болохоор энэ Египт хийх юм байл. Тэгээд энэ улс орон болгон өөрийнхөө проблемд ингээд зогтсон тийм энэ COP-ийн тодорхой нэр асуудлыг аваад байгаа маа. За ингээд бид нар Монгол улсад нэгэн зэрэг 3-4-ийг харж энэ 7 хоног биднийг судалж байна. Дэлхийн Монгол эрдэмтдийн хурал болж байна. За биднийг мэдэрч байгаа тухай те бидний мэдэрч байгаа тухай дэлхий те инфляц шатхан гэдэг энэ дотоод асуудал байна. Дараа нь биднийг сонсох ёстой арга хэмжээ болж байгаа. Тэр нь COP17 гэдэг. Тэгэхээр ер нь бол одоо Монголын иргэн хүний амьдрал хэр хүнд байна вэ гэдгийг тодорхой харуулсан COP17 Монгол дэлхийд ямар ач холбогдолтой вэ гэдгийг бас танилцуулсан. Ийм хослол үр дүнтэй арга хэмжээ болох гэж байна. За ингээд би та бүхэндээ энэ 7 хоногийнхоо дефакто таймер онцолж байгаа 3 сэдвээ ярьж байна. Тэгээ хамгийн ихнийх нь монголч эрдэмтдийн хурал боллоо. Хоёрт нь инфляц, Монгол банкны бодлого, хүүгийн бодлого өөр болж байна. За гуравт нь болохоор зэрэг энэ COP17 ямар учиртай юу болох гэж байгаа тухай
Ийм 3 үйл явдлыг онцлоо. Анхааралтай сонссонд баярлалаа. Hello, here's a de facto weekly review for August 7th to 14th week of 2026 in Mongolia. I have highlighted 3 important events happened during this week. First, there was a 13th Congress of Mongolists, Mongolian Study Scientists, meeting in Ulaanbaatar. Some 600 delegations from 30 countries have gathered here and discussed about Mongolia, Mongolian history, language, archaeology, etc. Some 20 branches they have been discussing. Second, Central Bank of Mongolia have increased its policy rate from 12% to 12.5%. It's happening because we have a severe shortage of gasoline now. Still we have lines on the roads. And secondly, we have phenomenal high growth of inflation of the food, 25.5%. We have never seen such phenomenal increase of prices for food. And I have discussed why is it happening. There are several reasons. I have discussed each of them. The third event I have highlighted is COP17. This against the deforestation event of UN. The largest event Mongolia probably hosted from the UN is this one, and it is only 4 days until it starts. And it's a very important event for Mongolia because our land, our territory, 80% is degraded. That's serious sign, serious statistics, and how we will challenge it. That was the focus of this conversation, and in total we have covered 3 important events happened last week in Mongolia. Thank you.